Сайн байна өгч. Шүүхийн шийдвэрээс явж байгаа. Танаас юм тодруулах гэсэн. Та орныхон доотлыг сөхөөд үзүүлчих боломжгүй нэ? Шүүхийн шийдвэр нэн дээр биелэгдэх ёстой шүү дээ нэгдүгээрт. Энэ хүүхдийн тэтгэлийг төлөх тухай мэдэгдэл. Хүүхдийн тэтгэлийг төлөх тухай талаар мэдчихэж байгаа. Яагаад төлөхгүй байгаад байна? Танд мэдгдсэн юм байна уу? Танд хэлсэн юм байна уу? Дотор тэтгэлэг төлөгч маань байсангүй. Хаягаа худлаа мэдээлсэн байна. Шүүхийн шийдвэр гарснаа мэдж байгаа хүүхдийн тэтгэлийг төлөхөө мэдж байгаа тий? Мэдж байгаа. Жилдээ дунджаараа 4,000 хос шүүхээр гэр бүл цуцлуулдаг. Нэг гэр бүл 2 хүүхэдтэй гэж тооцвол жилдээ дунджаар 10,000 хүүхэд салалтын золиос болж байна. Үүний цаана хүүхдийн тэтгэлэг тогтоогдож, тэтгэлгээ төлөөгүй асран хамгаалагчдтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн албан агчид биелүүлдэг. Үүнтэй холбоотойгоор шийдвэр гүйцэтгэгчдийн ажлын нэг өдрөөр дамжуулан хүүхдийн тэтгэлгийн асуудлыг хөндлөнө. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын банкны өр төлбөр багтуулах газрын шийдвэр гүйцэтгэгч Амьрда шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 10 жил ажиллаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын банкны төлбөр багтуулах газрын шийдвэр гүйцэтгэгч Намдаг шийдвэр гүйцэтгэгчээр 2 жил ажиллаж байна. Ажил 8:30 эхлэн ажил дээр 8 гэдэг энэ хувцас солино. За ажлынхаа яг процессын сарийг гэвэл тэгэл ажил 8:30-д эхлэн эхнийхээ хүн уулзах хүн байвал эхлээд аваад уулзсан, иргэдтэйгээ уулзсан. Тэгээд тайлбар мэдээлэлээ өгнө. Тэгэнгүүт одоо энэ өнөөдөр төлөвлөсөн мөнгийг маргааш гарч ирэх дансныхаа хуулгыг шүүн, төлбөр авахчийн дансан тэр мөнгнүүдийг шилжүүлнэ. Тэгээд буцаад саяны ахлах шийдвэр гүйцэтгэгч нараас ингээд чиглэлүүдээ аваад холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаандаа гарна. Тэгээд энэ чи өглөөнөөс орой хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гарах айгүй хурдан. Ингээд хаягаараа явж итэл нэг бүглэрэлд орно, бүглэрэлд ороо зогсно, хүмүүстэйгээ уцаар ярина. За тэгээ ингээд явж итэл 2-3 өдөрт нэг 4-5 хаягаар ороход орой болчихно. 5 гээд буцаад ажил руугаа очино. Ажил дээр очиод дахиад хүмүүс дуудсан бол тэднэртэйгээ уулзчаад за тэгээд өнөөдрийн явсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаа хавц хэрэгтэй одоо гүйцэтгэх баримтчтай материалтай хавсаргаад тэгээд тэрийг нэг өдөр заа ингээд жин там болгоод ингээд хаагаа тавиад Нийслэлийн хэмжээнд 1-р удирлын байдлаар төлбөрийн гүйцэтгэх баримт бичиг 1698, хүүхдийн тэтгэлэг 5798, нийт 7496 гүйцэтгэлд 27 шийдвэр гүйцэтгэгч ажиллаж байна. Нэг шийдвэр гүйцэтгэгчид 180 гүйцэтгэх хуудас байхаар нормыг сайд нарын тушаалаар баталсан ч бодит байдал дээр энэ тоо 280 орчим байгаа юм а. Тэд иргэдэд өр төлбөрийг нь барагдуулж өгөхийн тулд үүрээс өдөш хүртэл ажилладаг шалтгаан нь энэ. Нэг шийдвэр гүйцэтгэхийн гар дээр бол өнөөдрийн байдлаар 2700-аас 270-аас 280 гүйцэтгэх баримт төлбөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа. Хаалга онгорхоол энэ да. Сайн байна өгч. Шүүхийн шийдвэрээс явж байгаа. Танаас юм тодруулах гэсэн. Мод Амьрда гэж юм аа. Танаа дээр гэж байдгүй. Ер нь амьдарч байсан уу? Оо, манай. Тий. Гэрлөө чи ороод бичиж болохоор байна. За. Энэ хэдэн жил амьдарч байгаа вэ та? Энэ удаа энэ ч дараа 10 жил амьдарч байгаа. манай дээр төлбөр төлдөг гэж хүн байгаа байхгүй юу? Манад ирэхдээ энэ хаягн дээр гэдэг хаягн дээр бүртгэлтэйгээ хорооны тодорхойлолтоо авчирж өгч бүртгүүлж исэн байхгүй юу? Тэрүүгээр нь ирсэн. Тий. Та энэ зургийг харах уу? Гим. Хүргэн болоод хойдлын айлууд нь ирсэн биш үстэй ихчээ. Хүргэн болоод хойдлын айлуудад нь ирсэн. Тэ.
За баярлалаа агч. Дотор тэтгэлэг төлөгч маань байсангүй. Хаягаа худлаа мэдээлсэн байна. Шийдвэр гүйцэтгэх албанд. Тэгээ одоо хаяг тодорхойгүй учраас одоо дараагийнх нь арга хэмжээ бол 90 сурвалжлах арга хэмжээ л авна да. Одоо Сонгон хайрхан дүүргийн 36 доор хороо дээр нэг хаягаар очноо. Улаан чулуудууд тий. Амраг ирё. Хин блэ? Гэж үнтэй уулзах гэсэн юм уу? Энэ шүүхийн шийдвэр гарснаа мэдж байгаа хүүхдийн тэтгэлгийг төлөхөө мэдж байгаа тий? Яагаад төлөхгүй байгаа вэ? Хэдэн сараас хойш төлөөгүй? Чи 11 сард өмнө говь явсан гэсэн ба шүү дээ. Өмнөх. Ээж нь Өмнө нь. гэж хүн таныг өмнө говь явсан. Тэгээд ажил төрөл хийгээд мөнгө төгрөг олоогүй юм уу? Өдөрт яг нэг эмэгтэй үнтэй танилцахгүй да. За. Эмэгтэй үнийхээ дагасаар нүүн би нэг автобусгүй цалингаа. Бүр хийж авдаг гэж юу? Ягаад авч байгаа нь нүүн дээр чинь бас нэг хаа баг нэг юу таахгүй юу? Цог зээл таахгүй юу? За. Хаан банкны зээлтэй гэсэн асуудлаар хүүхдийн тэтгэлгийг төлөхгүй байж болохгүй шүү дээ. Чи хэрвээ ажилд орсон тохиолдолд өөрийн чинь ажлын цалингийн 50%-аар суудгал хийгээд шууд бүгдийг аваа явчих юм бол гэж бодлоо. хин аригтаар суудаг уу? Өстөрч явах. Жохон согтөө байна гайгүй юу? Өстөр гэж явах уснаас. Өглөө уусан уу? Уус. Одоо ажил хийдэг юм уу? Хаана ажил хийдэг юм? Одоо бол би яг үндэ ажиллахгүй байна. За. Шүүхийн шийдвэр нэн дээр биелэгдэх ёстой шүү дээ нэгдүгээрт. Тэгээ шүүхийн шийдвэртэй байж болно. 2-3 шүүхийн шийдвэртэй байж болно. Хүүхдийн тэтгэлгийн төлбөр бол нэн тэргуунд бүр тэр тусмаа нэн тэргуунд биелэгдэх ёстой байхгүй юу? Би нэг хуулийг сайн мэдэхгүй болох нь. Хууль мэдгүй нь хамаагүй шүү дээ. Та эцэг хүн биз дээ. Тий. Нүүн физик даахгүй нүүн банкны зээл таахгүй юу? За. Тэгээд тэр нэг бүгдийг аваа явчих юм болов уу гэж бодлоо. Тэр нүү данс руугаа нөгөө мөнгө хийж чаддгүй. Тэр бас дээр нэг юу гэдэг танилцаад байна. Тэр нүү бүжиг бас ажил хийж байгаа ч бас 5 цаас үүдээ бас за 100 цаас болох байх. Чи 3 сараас дээш хугацаагаар хүүхдийн тэтгэлэг төлөөг бол баримтлах шийтгэл оногдуулдаг гэж мэдхүү. Зөрчлийн тухай хуулийн 6-гийн 26 дахь хэсэгт 7-оос 30 хоногийн баримтлах шийтгэл оногдуулна гэж заалт байдаг шүү дээ. Чамд шийдвэр үүсч хийсэн үү? Хийсэн. Яагаад энийг мэдсээр ээж ингэж мөнгө төлөхгүй өөр хүний банкаар дансаар цалингаа авсан гэсэн юм яриад байгаа. Би харин тэрийг мэдэхгүй болов. Одоо чамд шүүхийн шийдвэр биелүүлэх хүүхдийн тэтгэлэг төлөх тухай мэдээлэл зарлан дуудах мэдээлэл өгнө. Энэ сарын сүүлээр ихлээр төлөөд ингэж явчих болох боломжтой. За зөв. Төлөх боломжтой тийм. Одоо хүүхдийн шин тэтгэлгийн хуримтлагдсан төлбөр 8,470,800 байна. Энийг энэ шүүхийн шийдвэр биелүүлэх мэдээлэл хугацаанд биелүүлээ. Эсвэл саяны тэр хилдэг очиж тэр бүрдүүлэх материалаа бүрдүүлээд судалгаагаа яваа гэсэн үг шүү заяа. Тэр нь яг нэг юм ячууд ингээд цааш тэгээд цалингаас ингээд яваад данс мас нээчих шиг тийм. Тэгвэл намайг янз бүр ийж шимшээ. За явуулахгүй. Байхгүй тийм. Байхгүй. Яахгүй. За. За маргааш. Тэгэл ажил явагдана. Сайхан штэ бас. Тэгэл тухай нөхцөл байдлаас хамаарал шийдвэр гүйцэтгэгч чинь бас хувирах чадвар аягүй сайтай байх хэрэгтэй. Хаяа бүр нэг айлын ингээд банд суг татаад бариад нохооны өдөөс зогсгүй юу вэ? Үзийгээл зогс. Эндээ чулуу ярьсан зогсож идэв штэ. Нохоо нарыг одоо энэ дайрдаг нохоо юу гэдэг нь барыг хараад таньж байна. Өөр нохооноос амар хинжи үзэл нохоо чичгүй амар дайрдаг маяг тийм нохоо. Хүн штэ ерөөсөө л хүн чи өөрөө бас асуудалтай шүү дээ. Тэр шийдвэр гүйцэтгэгч гэдэг бол маш их мэргэжлийг өөртөө шингээх ёстой гэдэг юм шиг байна. Одоо дээр саяны хэлдэг шиг одоо ингээд сэтгэл зүйч байна. За болиг хэд биеийн тамирын хүртэл бэлтгэлжтэй байхгүй бол тий. Ингээ айл руу ордог, хашаа бажил ордог, нохоо гараад ирэхэд зугтал зуггүйчдэх гол яах вэ тийм шүү дээ тий. Биеийн тамирын бэлтгэлжлийг сайн хангана. За тэгээд одоо манайх чи ер нь дан ганц ингээ яваад идэггүй баримтчиг боловсруулах одоо энэ бичиг заасны ажил бол дийлдэхгүй их шүү дээ. Маш их. Одоо хаана вэ? Танадаа одоо ажил хийж гин гэд бүтэн хэдэн сар ярьлаа. Яагаад мөнгө нь орж ирэхгүй байгаа даа? Аа, сая дайсан мэдсэн юм. За.
제가 어떤 маргаашны хөдөлсөн километр ярьчихсан үү. Энд чинь амьдраад байгаа те? Оройдоо ирээд байгаа лөө. Ажиллаж байна. Нисэж ишээсэн. Ямар компанид вэ? Хоорол нөгөө дүүмуртаа худах мартаж явж байна. Дүү хин гихт хүүхдийн тэтгэлийг төлөгдөх талаар мэдчихэж байгаа. Яагаад төлөхгүй байгаад байна? Танд мэдгдсэн юм байна уу? Танд хэлсэн юм байна уу? Би ч хэлэх юм даа. Би ажилтаа олон ажил хийсэн чи төрчнөл гэдэг байна. Хин төлбөр авахч нь уулзах байгаад байгаа билүү? Хийш дээрээс уулзахгүй байна. Энэ үдэн чих бүтээш. Хот бүтгэлээр яадаг үлээ? Уцаа бүхэн юм. Уцаа авдгүй хүүхдтэй уулзуулдаг юм тийм үү? Цаасан гаснаад мэдээ хэтэд уулзах болох юм байна. За хуримтлаа дуусгасан байхад ямар ч асуудалгүй. Хоёрдугаар энэ зарлан дуудах мэдээлэл шүү. Энэ хугацаанд ирж уулзаа, төлбөрөө барагдуулаа гэсэн мэдээлэл заа юу. За энэ хоёрыг та ээж хүлээж авсан гэдэг энэ ээж гэж байгаа нэрээ өччих. Тэгээ гарын үсгээ зурчих та. Энэ хатад цалин дээрээс нь 4-500 мянган хийгээд ярих болох юм байна шүү дээ. Тийм хуримтлаа урдан дуусгачихад асуудалгүй. Энэ айлын хүү угна хүнтэй сууж хүүхэдтэй болсон гэвч салж тэтгэлэг төлөгч болсон. Харин удаан хугацаанд тэтгэлэг төлөөгүй учраас шийдвэр гүйцэтгэгчид уулзахаар очсон нэ. Өөрөө насанд хүрсэн ч үүрэг хариуцлага үүрэх үед хүүхэд мэт эцэг гэхээр хариуцлага үүрдэг байдал энд ч бас харагдана. Хүүгээ ажилд орсон гэж итгэсэн ээж нь ч ач хүүгийнхээ тэтгэлгийг төлөөгүй учраас асуудал үүссэн нэ. Энэ удаач Г3 хүүгийнхээ өмнөөс тэтгэлгийн мөнгийг нь төлж таарах нэ. Ээж аавынхаа нэр дээр бүртгэлтэй хаягтай бүртгэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулангууд аав ээж нь байж идэг өөрсдөө найзуудынхаараа юм уу юм тийм ээ төрөс садангараа яваад алах болчдөг. Тэгээд яах чаргагүй шийдвэр гүйцэтгэх аав ээжийнх нь уучлаарай аав ээж санаа зовдөг. Би одоо өөр хүүхдүүдэд ингэж шүүх шийдвүүдээр ингэхгүй данс нэг би төлчихгээд тэгээд төлөө явж идэг кейс зөндөө байна. Зэрэнгийс таних уу та? Зэрэнгийс таних уу? Та ээж нь үү? Шийдвэр гүйцэтгэлээс явж гинөө. Амрыг. Та юм билээ? Ээж юу? Нэ? Хаашаа ажиллаж явсан? Харуулын ажил хийгээд байгаа юм аа. Тэр орон дээр унтж байгаа хин юм бол? Ийзээ явсан. Та орныхоо доотлыг сөхөөд үзүүлчих боломжгүй нэ? Энэ орны доотлоо. Өглөө ямар ажиллаж явсан? Харлын дарга хийж байгаа? Хизээ ажил орсон. Нилээ олон хоног болж байна. Сүүл чүүгэн шийдвүүдээр ирснээ мэдчихэж байгаа шүү дээ та тий. Над дээр очиж уулзсныг мэдчихэж байгаа шүү дээ тий. Тэрнээс хойш ажил орсон юм уу тий? Тэгээ яагаад маад ирэхгүй зарлан дуудах мэдээллийн хугацаанд ирж уулзахгүй шийдвэрээс ажиллаа саадчул алга болчих. Яадаг 24:48 явдаг юм уу? Өдөр болго явдаг юм уу? Өдөр болго. 10-аас дараа болохоор өдөр болго. Орой идэх ирэх үү? 10-аас ширэхгүй. Өглөө идэх явдیں۔ Дулаагаас хайт. Таны уц засаалт байгаа тий? Миний уц. Орой намайг ирэхээр нь шууд зарлуул шүү зээ над руу. Орой ажиллаас ирэхээр над руу залгуул. Өөрийнх нь уц болохгүй байгаа шүү. Өөрөө ямар уц тэр байгаа даа? Уцаас байхгүй шүү. Уцаа яа цайц юм уу? Wedi дайцны би түр байцыг даваарч. Тарихтаар сууж байгаа. Би минь өвдөд байна гэсэн яасан? Одоо өвдөхгүй байгаа юу? Тэр арихтаарсаа уухгүй бол би яана өвдөхгүй байгаа шүү дээ.
Энд та арх ууж ийн юу юм? Бүр жагаас байдаг шиг байна. Тэр намайг ирэхэд бөөнд арх ууж суужсан ахи тийм асуудал гаргасан уу? 4 сарын 12-ны өдөр тодорхой хэмжээнд мөнгө төлөө энэ хуримтлагдсан 7,568 мянган төгрөгийг төлж дуусгаа гэсэн мэдээлэл. За нааш энэ дээр гарын үсгээ зураад хүлээж авсан гэд. За энэ дээр нь зурч. Тий. Ямар нэгэн асуудалтай баригдвал аль алин дээр ингээд шүү зөрчлийн тухай хуулиар чамаа баримтлагын явуулна гэсэн ингээд хэлээд гэрээ заа юу. Жил бүр 14,000 орчим шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтоол шийдвэр гүйцэтгэх албанд хүрэгддэг. Үүний хэрэгжилтэн 50 орчим хувь. Өөрөөр хэлбэл тэтгэлэг төлөгчид үүргээ биелүүлэхгүй байгаа асуудлыг яригдана. Харин дараагийн хэсэгт тэтгэлэг төлөгч болон авагчдтай таныг уулзуулъя. Нэг мэтгэд нэг нэгнээс хөрцөн байж идэв байлаа. Тэр бол ерөөсө гин тохиолж байгаа юм биш. Ингээл өдрөгчс маань ингээл цаг хугацаар тэр гэр бүл холтоод байгаа байхгүй. Тэр дунд хүүхдүүд ингээл хаягдаад. Тэгэл хэрүүл болно. Хэрүүл өрхөр чинь мэдээж нэг элдв хангаагаар хүүхдээ ээжүүдээ хийлнэ. Огцом ууртай хүн бол түлхээ давна, галахтаа давна. Тэгвэл эмэгтэйчүүд намайг зодлоо цоглоо гэдэг ч юм уу. Тэгэл эрэгтэй хүн би зодод цохоогүй түлхэхэд юм сүртэй ингээл улам өмнө ингээл хүндрүүлээд яваад байгаа байхгүй. Энэ бүх жилүүдэд таны амьдралд хамгийн гэрэл хийгээд зүйл нь яг юу байсан бэ? Гэхдээ яг хүүхдүүдэд төрхөөл тэр төрсөн нэлэх байх хүүхдүүдтэй байсан үйл юм гоё шүү дээ. Ер нь сандаг уу? Тагч. Тэтгэлэг авагчийг Б гэж нэрлэе. Тэрээр нөхтөөгөө 7 жил хамт амьдрахдаа 3 хүүхдээ аав ээж болсон, 8 жилийн өмнө салсан. Өнгөрсөн хугацаанд тоотой хэдхэн удаа тэтгэлэг авч үзсэн учраас ийхүү шийдвэр гүйцэтгэх албанд хандаад байгаа нь тэрээр ингэж ярьлаа. Ирж байгаа. Одоо би хоёр шин салаад 7-8 нэгдүгээр ангид эхлэрч одоо 7 дугаар ангид 7-8 жил. Тэрнээс хойш хүүхдүүдтэйгээ уулзаж гэж ярьж байгаагүй. Сая би бүр том хүүхдээ авчирч уулзуулах гээд байхад аавч нэг хүүхдээ санаад битгийрээд нэг зүуд болдог. Тийм ч юм байхгүй хүүхэндээ гомдол үйлэл. Бол анх хүүхдүүдээ гарч ирэхэд их сайн байдаг гэсэн. Тэгээд хүн өөргөө амьд яваад ирэхээр харагдсан нэвтэрт юм уу яа тийм тэгээд шалгуур болоод явчихдаг. Тэгээд хүүхдүүд ирдээс одоо би л 7-8 жил болоод миний хүүхдүүд яаж нэг ч удаа ярьж байгаа. Ганцаараа 3 жоох хүүхэдтэй үлцээ ийж. Сорилтуудын ард гарсан юм тий. За одоо ингээд мөнгө төгрөгөө ингээл хэрүүл оруулах хийхээс араас нь хөөцөлтөө өөрөө тэгээд байн хаашаа одоо би өдөр орнод ажиллаж байгаа. 3-4 хүүхэдтэй ч байж болно, 2 хүүхэдтэй ч байж болно. Тэрнээсээ салчаад дахиад гэр бүл зохиогоод хүүхэдтэй болсон бас ийм хүмүүс аягүй их байна. Тэгээ нөгөө хүүхдүүд дээр нь хоримтлал үүсээд идэг. Одоо сая 304 хүүхэд төлж ийн гэхэд саадал дээр нь өөрөө сая төгрөгийн цалинтай байгаа цалингаа өгөөд идэг хоримтлал үүсээд идэг. Тэр чинь амьдралын бололцоогоор юм тэгэл яа нөлөөлөлтөө нэг ч юм уу 6 сартаа нэг ч юм уу скул жилдээ нэг хоцрооч хамаагүй төлөөгээд тэрэн дээр нь бас нэг жоохон уяат юм гаргаж хуулийн оруулж өгч болдгоо бол одоо болохгүй ч болоод идэм байлгүй. Одоо тэгээд сүүлд ийч нь одоо зөвс юм болж үс хартаа төлөөрөл гэдгийг тэгээд болцоо тэрэн ч одоо. Ямар ч байсан би нэг 16 оноос хойш өдөө хүртэл ямар ч байсан тэтгэмжээ бүгд төлөөл яваад байгаа. Би ч одоо тэр үнээсээ салаад дахиад өөрөө сүүлд хүнээс суусан шүү дээ. Тэгээд тэр үнээсээ 2 охинтой. Тэгэхээр чи би нөгөө нэг олж байгаа юунуудаа хуучин амьдрал руу итгэмж маягаар ингээд тэр амьдралаа салж чадахгүй шүү дээ. Тэгэхэд одоо би энд шинэ амьдрал үүсгэсэн мөртлөө миний 2 хүүхэд би бас ялгаа авахгүй сургамаар шүү дээ чадахгүй шүү дээ. Тэгэхэд би энэ амьдралаа бас давхар золиослоод байгаа юм.
салалт их байна гэсэн үг. Ядаж дор хаяж 5 жилийн хугацаагаар хоорондоо суугаад бие бинийгээ мэдээд за хүүхэд гарах боломжтой боллоо. Эсвэл бол амьдрах боломжтой тий орон байртай боллоо, гэртээ боллоо, доктортой ажилтай боллоо гэснийхаа дараа хүүхдээ төлөвлөх нь одоо хамгийн чухал. Тэгэх юм бол бас манай дээр ирж байгаа гүйцэтгэх баримтчгийн хувь буурах магадлалтай. Тэтгэлэг төлөгч нь өөрийнхөө хүүхдэд би ирээдүйд үүсэх орлогот нь юм уу, ирээдүйд би болох сайн сайхан зүйлд нь өөрийнхөө мөнгийг зарцуулж гинэ гэсэн тийм хандлагатай л хүүхдэд тэтгэлэг төлмөр өгөх байхгүй. Гэр бүл зохиож хүүхэдтэй болно гэдэг айл гэрдэж тоглохоос өөр ойлголт. Хосууд харилцан үл ойлголцож улмаар гэр бүл цуцлуулж байгаа бол хариуцлага үүрэх учиртай. Иймээс төр тэдэнд тэтгэлэг тогтоож хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг сануулж байгаа нэг хэлбэр. Гэтэл өнөөдөр энэ тэтгэлгээ төлөхгүй байгаагаас үүдэлтэйгээр гэр бүл байсан хоёр хүний харилцаа нэмэх нь төрийн албан хаагчийн гурвалсан харилцаа болж байгаа. Энэ асуудал хүүхдийн эрэхтэй салшгүй холбоотой тул Тэгээсдэг энэ сэдвэр хүрлээ.